Хай, доолоо байна. За ойрд ингэж ярьж суудаг видео ерөөсөө хийсэнгүү тэг ямар ч хийсэн хийх гэж байна. Би одоо болохоор Австралид ирсэн, баруун Австралийн Perth гэдэг хотод сурч амьдрахаар ирчихсэн байгаа. Дөнгөж шинэ газар ирээд нүүд суугаад байр сав олох молох гэх ерөнөд нэлээд божинж жагаад одоо л яг нэг тийм тайван хуучин энгийн амьдрал руугаа шилжиж эхэлж байна. Тэгээ энтэй холбоотойгоор онцорхой сайн сурахад хэрэгжүүлдэг татлуудаа хуваалцъя гэж шийдээд бичлэгээ хийж байна. Дадал зуршилтай холбоотойгоор энэ удаагийн бичлэгийг маань Habidu спонсорлж байгаа. Хэрвээ санджаах юм бол би Habidu-г өмнөх нэг бичлэгэн дээр бас танилцуулж исэн. Надтай дахин хамтран ажиллаж байгаад баярлалаа. За, ямартай ч эхлэе. За, нэгдүгээрт хичээлээ таслахгүй байх. Нэг удаагийн лекцэг ч юм уу семинарыг тасалчихлаар зөндөө их юм ер нь алдагдчихдаг. Одоо яг ингээ нөгөө ковидос болоод нэлээдгүй хичээлүүд рекордлогдоод үлдчихдэг. Эсвэл дараа нэгэд онлайнаар хүч үзэх ч юм уу тиймэрхүү боломжтой болсон. Гэхдээ л яг тухайн хичээлийн цаг дээр нь анхаарлаа төвлөрүүлээд оролцох, дараа нь зүгээр бичлэг үзэх хоёр бол асар их ялгаатай. Мэдээж яг тухайн цаг мөчтөнд оролцоод ойлгохгүй байгаа зүйлээ асуугаад тэгж оролцох юм бол ойлгох түвшин хамаагүй өндөр байна. Яг тухайн үед бүрэн ойлгоогүй байх юм бол мэдээж дараа нь одоо лекцээ дахиж сонсоход бол хоёроо сонсох юм бол яаж ч гэсэн талгаад хамаагүй их үлдэнэ. Хоёрт нь өөрийгөө аргалдаг тийм аргуудтай болох. Яг ингээд хичээлээ хийх гээд суунгууд нэг тийм анхаарал төлөхгүй байгаа ч юм шиг эсвэл хийх байгаа юм хитрхи хэцүү санагдаад ч юм ингээд шантрах гээд байдаг талууд байдаг шүү дээ. Тийм тохиолдолд яг өөрийгөө буцаагаад сэтэлжүүлдэг, аргалдаг нэг тийм хит хитэн стратеги гэх юм уу боловсруулах хэрэгтэй. За миний хувьд болохоор хичээлийн семестр эхлэхийн өмнө ч юм эсвэл 9 сарын 1-нд ингээд төсөөлдөг шүү дээ. Энэ жил алан мална нэстэ ингэж хичээлээ хичээлээ нэг таслахгүй энийг ингэж хийгээл мэгээл. Тэгээ тэрийгээ ингээд айгу сайн төсөөлдөг. Тэгээ яг тухайн үед нэг тийм догтлсон мэдрэмж авангуудаа дараа нь яг нэг тийм шантраад юм хэцүү санагдаад эхлэнгүүт буцаага тэрийгээ сандаг байхгүй юу. Тэгэхээр яг тэр мэдрэмжийг дахиж ингээд дотроо өдөөнгүүт за хийчи гэдэг одоо тийм зориг ордог гэх юм уу. Хэрвээ яг энэ арга ажиллахгүй байх юм бол угаасаа байнга ажилтдаг маа. Өөр YouTube-ээс яг тухайн хичээл номтой холбоотой бичлэгүүдийг үзэх хэрэгтэй. Янз бүрийн иймэрхүү зөвлөгөө, типүүд ч юм уу те. Нэг бол хин яг хичээлээ хийгээ явж байгаа тиймэрхүү vlog. Нэг бол study with me гэдэг яг ингээд хамт хичээл хийж байгаа юм шиг бичлэгүүд эдэн шүү те. Би бас нэг тийм бичлэг хийсэн, цааш нь хийнэ гэж бодож байгаа. Тиймэрхүү бичлэгүүдийг үзээд суух юм бол тийм vibe борж ирээд хичээлээ хийдэг тал бас бий. Мөн яг хийх байгаа зүйлд нь хитрхи ингээд том хэцүү санагдаас шантраад тэрнээсээ болоод ингээд залхуураад ах юм бол ажлаа жижигэн ажлуудад хувааж агаад ганцхан цаг суугаад энийг хийчи гэд шууд танцан шамлаад орох хэрэгтэй. Тэнгүүт зарим тохиолдолд бидний яг хийн гэж төсөөлж исэн юм зүгээр л хэцүүгээ бодцоосоо болоод тойшлуулад идэг болохоос яг ингээд бариад авангууд амархан баг тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр яг яавал хичээлээ хийж байна гэдгээ өөрөөсөө анзаараад тэр аргуудыг дахин ашиглаж өөрийгөө аргалах гэсэн үг. Гуравт нь мэдээж утсаа хол тавих. Оройн цагаар яг хичээлээ хийж байгаа бол утсаа do not disturb гэдэг функц дээ шүү дээ. Тэрийг нь хасаагаад орхих. Аль болох үүр холын хол тавих. За нөгөө талдаа анхаарал төвлөрөхгүй яг ингээд нэг л болж өгөхгүй байх юм бол яг тэр тухайн хичээл номоос гадна өөр бусад амьдралын одоо янз бүрийн зүйлс байж болно. Гэр бүлийн асуудал, одоо ингээд сэтгэл санаа докторгүй байх, найзтайгаа эсвэл найз залуу охинтойгоо муудалцах гэдэг ч юм уу те. Энэ бүх зүйлс яг бидний анхаарлаа төвлөрүүлэх ямар нэгэн зүйл төвлөрөхөд дандаа саад болж идэг. Нөгөө талдаа бас бие физиологийн асуудал байх магадaltaй. Жишээлх юм бол одоо хавар олж ийн хавар олонгууд ерөөсөө хүн амтан ингээд бүгд ядардаг гэдэг шүү дээ монголчууд. Энэ маань улирал солигдоод бие физиолог бас тэр нь зохицох гэж дасаж байгаа процесс. Тэгэхээр ер нь бол ядрах, нойргуудах, одоо ингээд сэтгэл санаар докторгүй болох гэдэг ч юм уу те. Иймэрхүү одоо шинүүд мэдээж илэрч болно. Одоо болохоор чинь Австралид хавар биш дамар болж байгаа байхгүй юу? Гэхдээ миний хувьд болохоор яг орчин солигдохтой холбоотойгоор эдгээр бас зүйлс илэрсэн. Шууд би чинь ингээд хасах 30-аас нэмэх 30 ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол яг хаврын шилжилттэй яг адилхан гэсэн үг. Тэгэхээр одоо энгийн амьдралдаа буцаж орохын тулд хэрэгжүүлж байгаа зүйлс маань л ямар нэгэн байдлаар бүтэн нойр авах гэж хичээх. Миний хувьд бол ерөөсөө нойр бол мөнхийн асуудал байсаар ирсэн. Тэгэл яг дутуу нойртой хончингууд чинь маргааш өглөө нь очиод яг л багшийн ярьж байгааг ойлгож харагдаач. Ер нь бол ингээд толгой яг бүтэн тэгж ажилтдаггүй. Тэр нойрыг авахын тулд өглөө наран талхах, цэвэр агаарт галхах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, бясалгал хийх.
За тэгээд тэрээ ингээд түгшээд сэтгэл санаа зовноод ингээ янз янзын мэдрэмж төрөд байгаа бол тэрийг ойлгодог хүнтэй хин нэгэнтэй хуваалцах гэх мэт одоо маш олон аргууд байна. Тэгээ эднэр бол мэдээж ингээд хүн болгоны ингээд ярьсаар агаад өлег болсон зүйл гэх юм уу. Гэтэл яг одоо нойргуудад ирэнгүүт эдгээрийг хэрэгжүүлээд тэр нойр мойр амьдралын хэм маягийг нэг зөв хэмнэлд нь оруулсны дараагаар хичээл номондоо илүү сайн анхаарах боломжтой болж ирдэг. Тэгэхээр эдгээр зүйлсийг хэрэгжүүлэхийн тулд та бүхэнд Habido аппликейшн тусалнаа. За Habido маань ямар ч үн төлбөргүй ашиглах боломжтой дадал суулгахад тусалдаг аппликейшн. Тэрнээр та бүхэн түрүүний миний дурсан дадлуудыг бүртгэж явахаас гадна өөртөө одоо хэрэгтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож дадлуудыг шинээр нэмээд бүртгэх боломжтой. Хамгийн гол нь энэхүү аппликейшнийг хөгжүүлэхэд сэтгэл зүйчдийн баг ажиллаж байгаа. Хүн ер нь бол өдөр тутамдаа яг зөв дадлыг хэвшүүлснээр сэтгэл зүйн эрүүл мэндэд дэмжих боломжтой гэж үздэг. Мөн сэтгэл доторхоо хуваалцах гингүүд яг ингээд таныг зүгээр л сонсож явах хин нэгэн тухайн цаг мөчид байхгүй байгаад байгаа юм шиг санагдаад байх юм бол та бүхэн Habido-гийн шинээр хөгжүүлж байгаа чатботыг ашиглаж болно. Тэр чатботн дээр ороод өөртөө яг ямар мэдрэмж төрж байгааг илэрхийлээд тэмдэглэл байдлаар ашиглах боломжтой. За надад үнэхээр тийм онцгой мэдрэмж төрж байна. Би ямар нэг юмнаас төвшөөд байна. Яа гэх юм бол би ингэж байна гэд бичээд үлдээж болно. Яг тэрийг ингээд гаргаад илэрхийлсний дараа хүний сэтгэл санаа хамаагүй хөнгөрдөг юм бол тэгээд дараа нь бас минийхээр чирийгээ ингээд уншаад өөрийнхөө одоо сэтгэл санаа, мууд ер нь ямар шүү байгааг тийм тэмдэглэх боломжтой, тэмдэглэл болгож болох юм шиг санагдсан. За тэгэхээр та бүхэн миний санал болгож байгаа энэ хүү аппликейшнийг App Store, Google Store-оос татаад туршаад үзээрэй. Таалагдана гэж найдаж байна. За дараагийн нэг зүйл нь яг тийм хичээл хийдэг орчныг бий болгох. Миний санал болгох газар бол номын сан. Кофе шоп энэ төр ороод хичээл хийж болно. Гэтэ амар зардалтай шүү дээ. Орох тоолондоо нэг хитэн төгрөгөөр кофе аавна гэдэг чинь. Тэрний оронд нь шүү дээ. Сургуулийнхаа номын санд суух. Нэг бол төв номын сан. Төв номын сангийн карт 6000-аар авдаг санагдаж байна. Тэгээд нэг кофений мөнгө байхгүй. Тэгээд төв номын санд ороод яг ингээд суунгууд тэр нэг барилгад шингэсэн энерги, эргэн тойрны хүмүүсийн тэр нэг энерги гэдэг зүйл нөлөөлдөг юм яа гэдгийг амар сайн анхаарал төвлөрдөг байхгүй юу? Өөр ер нь бол ингээд янз янзын намын сангууд бас гадуур байдаг. Тэднэр дээр очиод яг нэг тийм чамд тохиромжтой хичээл хийхэд яг гой санагдаж байгаа газараа олоод тэндээ хичээл хийдэг болчих юм бол айгу зүгээр. За 6-аад гараараа бичиж тэмдэглэх. Гараараа бичиж тэмдэглэснээр хүн юмыг илүү сайн айн тондоо үлдээж бас илүү сайн ойлгох юм санагддаг. Ялангуяа ямар нэгэн тийм ойлгохгүй байгаа сэдв, концепт байгаа бол тэрийг аль болох гараараа бичээд, гараараа зураглаад өөрөө нэг тийм одоо диаграм хүснэх янз янзын юм үүсгэх юм бол илүү зүгээр санагддаг. Яг энийг бол би юусоо байнга ашигладаг байхгүй юу? Ялангуяа одоо нөгөө англи хэл дээр хичээл үзэж байгаа болохоор зарим юмнуудыг чинь ингээд сонсоод ойлгоод байгаа юм шиг мөртлөө бас ингээд яг сайн ойлгохгүй шүү дээ. Тэр тохиолдолд гэртээ ирснийхээ дараа нөгөөтгөө ингээ өгүүлбэрээ нэг бүрчлэн бичнэ. Аль болох өөрийнхөө үгээр оруулж бичнэ. Тэгэхээр хамаагүй сайн ойлгоод ой тонд үлддэг. За дараагийн ой тондоо сайн үлдээх арга бол тухайн сэдвтэй холбоотой видео үзэх, эсвэл case study олж үзэх, ямар нэгэн өөр одоо их сурвалжаас мэдээлэл хайх. Ер нь бол бид нэр ингээд ямиг сурахдаа дахин сонсоод байх юм бол илүү ингээд ой тонд үлдээд урт хугацааны ой санамжинд орж хадгалагддаг гэх юм уу. Тэгэхээр ганцхан багшийн ярьсан лекц эсвэл сурах бичиг дээрээс харахаас гадна одоо видео үзэх юм бол бүр давуу тал нь бид нэг харааны ой тогтоолт гэж ярьдэн шүү дээ тий. Үзээд тэрийг бас илүү тогтоох боломжтой гэсэн үг. Тэгээ дээрэс нь өөрөөр одоо зүйлсийг хооронд нь илүү холбоод илүү ой тонд маань үлдэнэ гэдэг юм уу. Ер нь бол заавал ямар нэгэн юм нэмэлт юм хийж ээж илүү сайн тогтооно. Үүнээс ш зүгээр лекцээ бичээд уншаад дараа нь хайлайт хийх юм бол тэгэл тэр чинь хайлайт болоод үлдэнэ. Угасаал тэгдэг. За мөн марталтын мөрөө гэж байдаг. Бид нэр одоо ямар нэгэн мэдээллийг хүлээж авсны дараа тухайн үедээ санаж байгаа ч гэсэн тодорхой хугацааны дараа мартчихдаг. Тэгэхээр энийг бол гадны маш олон ютуберүүд ярьд юм да. Тодорхой давтамжтайгаар сурах. Нэг мэдээлэл одоо нэг лекцээ үзсэн бол тодорхой хугацааны дараа 3 хоногийн дараа ч юм уу дахиж сэргээж харах. Тэгээд дахиад 3 хоногийн дараа нөгөөдгөө дахиж сэргээж харах. Гэх мэт байдлаар дахин давтснаар бид нэр одоо илүү их зүйлийг толгоонд өгөлтэй. Аль болох сэтгэлээ хөнгөн байлгах. Монголд семестр эхлээд нэлээд унтж जैन. Тэгэнгүүт тэнд ингээ хийгээгүй үлдсэн унших ёстой материал тэгэл янз янзын юмуд ингээд үлдсэн байж болно. Яг өмнөх юмаа бодоод шаналаа тэрийг заавал хийх ёстой гэд
to-do list-эн дээрээ бичээд ингээд овоолж яхахын оронд тэр юмнуудаа үзээд бүр ингээд тулцсан бүр зайшгүй хийх ёстой таны одоо дүнгийн томоохон хувийг эзлэхээр зүйл биш л бол тэгсгээд ер нь бол ингээд мартаад өнгөрсөнд хэмиг өнгөрсөнд нь ингээл хаяад урдаа байгаа юмдаа илүү сайн анхаарад явах хэрэгтэй. Яг тэ тэгээд нэг 10 оноо алдсан бол 10 оноо л би алдаал үстэй цаана нь дахиад авах боломжтой 90 оноо байхад тэр 10 онооны хойноос чанаас нөгөө нэг юм тахс дутуу хийгдснээс дээр гэх юм уу үдсэн сонссон юмнуудаа дахин сэргээх гэж оролдох. Эхлээд ямар нэгэн асуулт асуухад санахгүй ойд тоонд чи ингээд орж ирэхгүй байх юм бол окей. Тэгж одоо илүү их зүдрэх тусам дараагийн удаа тэр асуултанд илүү амархан хариулдаг болно гэсэн үг. За нөгөөх нь өглөө босоод хамгийн хэцүү, хамгийн чухал, хамгийн төвхтэй ажлыг барьж авах. Яг өглөө босон гутаа. Энэ арга бол үнэнхээр ажилтай. Би өнгөрсөн семестр яг өглөө босоод яг тэр нэг юмн дээр суугаал, яг ганцхан тэрэн дээр төвлөрснийхээ ачаар л яг тэр семестрийг ер нь бол давж гарсан гэж хэлж болно. 3 ингээд чухал заавал хийх хэрэгтэй юм байлаа гэхэд аль нэгийг заавал өглөө босоод барьж авах. Тэгээд тэр хэцүү хийгээд хийчихэл юм бол босод ажил нь үнэ амархан санагдав. За тэгээд эцэст нь хэлэхэд залхуурал байна гэдэг маань өөрөө зуршил болоод үлдсэн гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тэрийг давж гарахын тулд бидний яг өдөр тутамдаа хэрэгжүүлж байгаа дадал болоод бидний майндсет хоёр яг хоёулаа нийлжээж үр дүн гарна. За тэгээд мэдээж яг одоо байгаа боловсролын систем болохгүй байна. За харга нь буруу байна гэдэг ч юм уу тиймэрхүү шүүмжлүүд маш их явдаг. Тэр бол үнэн мэдээж. Гэхдээ бас нөгөө талдаа боломж нөхцөл байдлыг аваад үзэх юм бол Монголд ч тэр гадаадын лаг сургуульч тэр яг л адилхан одоо презентац гаргаад багш нь урд яриад лекц тавиал нөгөөх нь бичиж аваад дараа нь тэрэндээ хариулаад гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар л явж байгаа. Одоо байгаа нөхцөл байдал надад тохирохгүй байна. Тэрнээс болоод би муу сараад байна гэдэг бодолтой байхын оронд одоо байгаа энэ дээр би яаж хичээж одоо өөрийнхөө сурах арга барилыг тодорхойлоод цаашаа явах вэ гэдгээ бодсон хамаагүй дээр гэж зөвлөмөр байна. Нэг сурах учраа олцсон байхад бол цаашаа юу ч гэсэн сурахад хамаагүй амархан. Тэгэхээр сурах арга барилыг заавал өөртөө хөвшүүлээрээ. Түмэн нэмж хэлэхэд та яг ингээл сайхан амьдралаа ингээл айгүй гоё имцгэстэй болох гайл, гоё шин ингээл дадал суулгаал, муу туршлаа хаях гайл, гэл хичээл намаа хийдэг болох гайл явж исэн чинь эргэн тойрны хүмүүс хүрээлэл найз нөхөд бас маш их нөлөөтэй байдаг. Хэрвээ яг найз нөхдийн хүрээл дунд хин нэгэн боловсрал хэрэггүй, хичээл ном хийх албагүй, заавал их сургууль сурах албагүй гэж үздэг хүн байж болно шүү дээ, тий. Тэгэнгүүт тэр хүний зорилго өөр байж болно. Заавал одоо их сургууль сурах албагүй одоо мэргэжил сонгоцсон зорилго нь өөр байж болно. Тийм тохиолдолд за хойлоостой бусдаараа бууз хуушуур явъя гэж хэлээд өөрийнхөө замыг сонгоод хичээлээ хийдэг юм шүү. За бай. Баяртай. Үтсэнд баярлаа.